За сайн байцгаана уу? Намайг Маргад гэдэг. За Ганабел институтийн сургагч багш сэтгэл судлаач мэргэжилтэй хүн байгаа. За сүүлийн 6-аас 7 жилийн хугацаанд би яг мэргэжил сонголтын талаар ахлах ангийн хүүхдүүдэд одоо зөвлөгөө, сургалт үзүүлж ирсэн. Энэ хооронд ямар зүйл ажиглагдсан бэ гэхээр манай одоо ахлах ангийн хүүхдүүдтэй мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд маань огт мэргэжил сонголтыг одоо хайнга байдлаар амьдралынх нь нэг одоо хүчин зүйл гэж харахгүй байгааг бол олж анзаарсан байгаа. Зүгээр л одоо манай аав ээж хоёр энэ мэргэжилтэй бол гэсэн ч гэдэг ч юм уу эсвэл манай найзаагаа дагаад би энэ сургуульд орох гэж байгаа багш маань энэ мэргэжил намайг таарна гэсэн гих байдлаар одоо өөрийнхөө мэргэжлийг сонгож байгаа. Гэтэл яг үнэндээ энэ мэргэжил сонголт гэдэг маань өөрийн чинь дараагийн 10, 20, 30 жилийн амьдралын одоо шийдэх тийм том чухал шийдвэрүүдийн нэг байдаг. Гэтэл үүнд ингээ хайн хандах юм бол эргээгээд бид нар яах нь сэтгэл санаагаар унах, ажлаас халшрах нөгөө талаар депресд орох гих мэд сөрөг үр дагавруудыг бол үзүүлдэг байгаа. Тэгэхээр энэхүү сургалтаараа одоо ахлах ангийнхаа хүүхдүүдэд болон юу яагаагүй мэргэжлээ буруу сонгочихсон харамсаж яваа дараагийнхаа мэргэжлийг сонгох гэж яваа хүмүүстэй зориулж мэргэжил сонголтын зөв үе шат, зөв алхмууд ямар мэргэжлийг одоо илүү эрэлт хэрэгцээтэй байна, илүү өөрийгөө хэрхэн таних талаар хичээлийг орох болно. За тэгээд хичээлтэйгээ үргэлж хамт байгаарай.